Милийн бүрхүүл асинхроногчл 2. 12-ийн 4-ийн мэдрэлийн импульс дамжих урт болон сэргэх хугацаанд милийн бүрхүүлийн нөлөө ач холбогдлыг харьцуулах гэсэн сурталчилгын зорилтын хүрээнд хичээл бэлтгэгдсэн. За мэдрэлийн гэсэн дендрит, бөөм, их бие, аксон, милийн бүрхүүл, шванс, ранвегийн барим, аксоны төгсгөл гэсэн бүтцүүдээс тогтно. За бүгдээрээ Мозовибийн хичээлээс мэдрэлийн хэсэг танилцъя. За мэдрэлийн хэсүүд гэлж мэдрэлийн эдийг бүтээн. За нэг мэдрэлийн хэс нөгөө мэдрэлийн хэсийн хооронд бол одоо цахилгаан импульс бол дараах байдлаар дамждаг байна. За мэдрэлийн хэсийн бүтцийг аваад үзэх юм бол мэдрэлийн хэс нь их бие түүнийг тойроод барилж байгаа олон богино сэртэнгүүд буюу дендрит. За ихэвчлэн мэдрэлийн хэсүүд ганц урт аксонтой байна. За мэдрэлийн хэсийн их бие болон одоо дендритүүд нь бол бөөм тийм ээ. За мөн нийслэлийн бие энцрэг агуулна. За энэ бие энцэр нь бол барцгар эндоплазмын тор бөгөөд түүнд байх рибосом дээр уураг нийлэгжинэ. Эдгээр нь мэдрэлийн хэсийн их бие болон дендритүүдийн ихэнх хэсэгт байрлана. Харин аксонд байдаггүй. Өөрөөр хэлбэл уургийн нийлэгжил аксонд явагддаггүй байх нэ. За мэдрэлийн хэсийн урт сэртэн болох аксон нь за гадна талаараа галил буюу шванисээс тогтно. За эдгээр нь нийлж бол милийн бүрхүүлийг үүсгэнэ. За ранвегийн барим гэж шванисуудын хооронд байгаа зайг хэлнэ. За синапсын төгсгөл гэсэн хэсгүүдээс бүтдэг байна. За хүүхдүүд та бүхэн ажиглаарай. Аксоны милийн бүрхүүл хэрхэн үүсдэг вэ? Зургийг ажиглаад тайлбарлаарай гэсэн мэж. За зургийг сайдаар ажиглах юм бол одоо аксоныг ингээ ороосон байдалтай харагдчихэв. За мэдрэлийн туслах хэсээр ороогдсон аксоны хэсэг цахилгаан дамжуулдаггүй. Цахилгаан долгион нь цанглаанаас цанглаа руу тийм ээ үсэрдэг үйл явцыг үсрэлтэд дамжуулдаг гэж нэрлэдэг байна. За туслах эс одоо аксоныг ороосон бол түүнийг милийн бүрхүүлтэй аксон гэж нэрлэнэ. За мөн мэдрэлийн ширхэгч гэж нэрлэдэг байна. За милингүү аксон нь бол туслах хэсээр хүрээлэгдэг байдаг байна. За хүүхдүүд та бүхэн аксоныг бүрхсэн милийн бүрхүүл яагаад ашигтай вэ? Зургийг ажиглаад хариулахыг хичээгээрэй. За эхний зурган дээр бол яг нь милийн бүрхүүлгүй мэдрэлийн хэс байна. За дараагийнх нь бол милийн бүрхүүлтэй. Гэхдээ милийн бүрхүүл нь арай нэмгэн байна. За дараагийнх дээр нь милийн бүрхүүлийн зузаан байна тийм ээ. За багш нь хариулъя. За милийн бүрхүүлгүй аксон нь мэдээллийг милийн бүрхүүлтэй аксоноос илүү хурдан гудаан дамжуулдаг байна. За милийн бүрхүүл нь хэдий чиний зузаан байна. Тохио аксоны гадаргууд төдий чиний хурдан дамждаг байна. За бүгдээрээ уншаад асуултанд хариулъя. Дараах өгүүлбэрүүдийг уншаад милийн бүрхүүлтэй холбоотой аль нь үнэн аль нь худал болохыг тогтооно уу гэсэн байна. За милийн бүрхүүл нь импульс дамжих уртыг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь үсрэлттэй дамжуулт юм аа. За энэ бол үнэн байна. За милийн бүрхүүлгүй аксон нь милийн бүрхүүлтэй аксоноос илүү хурдтайгаар импульсийг дамжуулдаг гэж. За худлаа тийм ээ милийн бүрхүүлтэй бол илүү хурдан дамжина. За милийн бүрхүүлтэй бол импульс зөвхөн ранвегийн баримттай хэсэгт деполяризац, реполяризац үүсгэдэг. За үнэн байна. Милийн бүрхүүл нь импульс дамжих хурдыг 50 дахин бууруулдаг гэж. За худлаа ихсэгдэг тийм ээ. За дараагийн асуулт милийн бүрхүүлийн бүтэц түүний ач холбогдолтой холбоотой аль нь үнэн худал болохыг тогтооно уу гэсэн байна. За милийн бүрхүүлийн төв мэдрэлийн системээс гадуур шванисууд үүсгдэг. За үнэн байна. За милийн бүрхүүлийн гол үүрэг нь мэдрэлийн импульс дамжуулах явцад энергийн зарцуулалтыг нэмэгдүүлэх явдал юм гэсэн байна. За энэ худлаа байна. За ранвегийн барим гэдэг нь бол милийн бүрхүүлийн тасралтгүй хэсэг бөгөөд импульс усарч дамждаггүй гэж. За энэ бол худлаа байна тийм ээ. За милийн бүрхүүлтэй мэдрэлийн
импульсийг дамжуулах. Тийм хурд нь бол хамгийн хурдан амтан болох хүчмөрөөс илүү